Эрүүгийн хуулийн 13-ийн 14-р заалт үндсэн хууль нийцсэн эсэх талаар үндсэн хуулийн цэц овоо аюулын дүгнэлт гаргаад ирүүлсэн байхад өнөөдөр хууль зүйн байнгын хороо хуралдаад тэгээд хүлээж авахгүй гэсэн шийдвэр олонхороо гаргацсан байх юм. Бидэд энэ олонхын бүлгийн гишүүдэд эрх баригч намын гишүүд хэлмээр байгаамаа. Хэдүүлээ уриал озунг ярихлаар нэг л их хүний эрх хэрэгчлөөг хамгаалдаг, нэг л их тийм эдийн засгийн хэрэгчлөөг баталгаажуулдаг хүмүүс олчдаг. Тэгээ яг ийм бодит үйлдэл дээрээ дандаа ийм байх юм. Гэхдээ тийм постэр плакат хийх болох дээрээ ингээд дандаа ийм гоё ийм уриал озунгтэй. Тэгэл холбогдох нэг ийм үйлдэл гаргаад ирэхлээрээ дандаа одоо энэ эрх хэрэгчлөөний эсрэг явна. Тэгээ өнгөрсөн хугацаанд биш дээ 10 жилийн хугацаанд Монгол Ардын нам үнэлэхгүй олонхороо дангаараа засаг барьсан шүү дээ. Тэгээд ийм 10 жилийн хугацаанд ийм олон журам хүний эрх хэрэгчлөөг зөрчилсөн гэд өөрөөсөө айгаад өөрөөсөө баалаад ингэж байж идэг. Тэгээ өнөөдөр энэ хууль зүйн байнгын хорооны шийдвэр чи энийг ч баталгаажуулж штэ. Угаасаа анхнаасаа л ерөөсөө сэтгэлгээ нэм. Тэгээ хэдүүлээ ийм нэг уриал озон гэрж нэгнийгээ эсвэл хуурхаа болох хэрэгтэй. Тэгээ өнгөрсөн хугацаанд энэ арчлаас ухарж ийн энэ хүний эрхчлөөнөөс хухарж ийн энэ чөлөөт хэвэл байхгүй боллоо. Хүмүүс үг хэлэх, үзэл бодлоо эрхийлэх ямар ч эрхчлөөгүй боллоо, байнгын айдастай боллоо энэ төр гэд яриад ахад хууль зүйн сайд нь одоо ингээд компани алдар хүнд яриад сууж иж бас болохгүй шүү дээ. Энд чинь ингээд шал өөр асуудал бүр нэг юм одоо юу гэж хэлмээр юмтэй нэрээ одоо ингээд үг олдохгүй байгаад байна. Тэгээ ямар ч байсан гэсэн улсын хурлын нэгдсэн чуулганаар энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээж аваад үүн дээр одоо гишүүд төр байнгын хорооны дүгнэлт одоо эсрэг гарсан дүгнэлтэн дээр одоо кнопондоо хөрөхгүй татгалцсан санал өгөөд тэгээд дараа ажлын хэсгээ гаргаад энэ хуулиндаа өөрчлөлт оруулаад явах хэрэгтэй үсттэй зарчим нь. Тэгэхгүй бүгдээрээ л нэг л их тийм арчил тайртай хүний эрх хэрэгчлөөнд тайртай үндсэн хуулиндаа хайртай хүмүүс байж исэн ирнэ. Яг ийм нэг суур асуудал дээрээ болохлээрээ шал өөр ийм үйлдэлүүд гаргаад ээж болохгүй штэ тамины. Тэгээ үнэхээр итгэл төрөхгүй байгаад байна штэ. Санал хэллээ тайлбар ерөөсөө хэрэггүй.